Амьдралынхаа гоё моментуудыг зураг болгож хадгалахаас илүү бичлэг болгоод хадгалчих юм бол дараа нь үзэхэд маш гоё амьд мэдрэмж төрдөг юм шиг санагдсан учраас бүгдийг нь бичлэг болгож хадгалж байна. Сайн байна уу? Одоо аа их ахтай бас их анаатай бас нөгөө ихнэртхэн сэнэгэртхэн айлтхан манай аюутын хангаа бид гөрөө нөгөө энэ имэкан дуртан Ойно. Кинэдэг юм яа гэт ойн набиш ойн наа Миний хөө имэйнийхаа нэрийг сайн мэддэггүй юм те? нэг имэкийн нэр ойн гэт гожи гэт За бид хэд одоо Улаанбаатар хотоос гарах гэж байна. Бүгд юмаа бэлдээд дор юмаа бэлдээд байж байна. Тэгээд энэ Улаанбаатараас замын хотод 600 км байгаа. Эндээс ойрхон гараад шөндөө очичдаг. Тэгээд шөндөө очиж тийм жоохон нүдний гаргаж амарч агаад өглөө эртэн автобусанд суугаад эдгээр нөгөө хил гарна. Тэгээд эндээс амтлын автобусанд шууд суугаад маргааш өглөө баг хоноод очиж юм шиг л. Өөрөөр очиж юм шиг л. Гэж энэ. Тэгээд явах гинэ. За би тэгээд Ирэн хоттой ирлээ. Эндээс зах дэлгүүрүүдээр хэсээд ойр зүрийн аялалд хэрэгтэй жижиг сажиг зүйлс худалдаж авъя гэж бодож байна. Тэгээд замдаа идэх хоол хүнсээ бас снекүүдээ аваад автобусандаа суунаа. Ирэн хотоос хамгийн сүүлд хөдлөх автобусанд суучих юм бол Бээжинд нэлээ өглөөдөө очих гэсэн үг шүн донд буухгүй. Хэрвээ тэгэх юм бол нэг өдрийн буудлын мөнгө хэмнэ гэсэн үг. Ингээд бид Бээжиндээ ирлээ. Бээжинд ирээд хамгийн ихний очих газар маань болохоор зочид буудал маань байгаа. Ирэн хотоос таньдаг хүндээ загсан зочид буудалтай очих учраас хайхгүй маш амар шууд эндээсээ унаагаар хөрвүүлчин. Нэгдүгээрт хоёрдугаарт болохоор зочид буудалтай оронгуудаа шууд үзэх газруудын маршрут гаргасан байгаа. Тэгээд маршрутын дагуу өнөдөр явнаа. Эхний очиж үзэх газар маань болохоор шувууны үр цогцлбор. Шувууны үр цогцлбор дээр очиод хамгийн сонирхож байгаа зүйл болохоор Олимпийн аваргуудын Олимпийн медальтнуудын тухайн жилийн 2008 оны Олимпийн медальтнуудын нэрийг шивсэн самбар байдаг. Тэрэн дээрээс Монгол тамирчдынхаа нэрийг очиж үзье гэж бодож байгаа. За, water cup дээр ирлээ. Татгшаа яаж орд юм болоо хараа? Татгшаа ормоор байна. Татгшаа яаж орд юм болоо? Тэмбэдөө. Нөгөө хятад бүжгээ хийх гэж байна. Хичнэр. Манай хоёр энэ загснуудыг ерөөсөө 50 байлгахгүй баг. Гайхалтай шиг санагдаад байна. За энд 2008 оны Бээжингийн Олимпиас медаль авсан бүх тамирчдын нэрийг шивж үлдээсэн гэсэн. Төвшин баяр өөр хараа авсан уу? Өөр. Наач тухай алт авсныг биш бүгдийг бичсэн гэсэн. Тэр алт мөнгө хүрэллийн юу медаль биш. Стагнат байна гэнэ. Би баяр гэж авч байсан гэж би харсан. Энэ гэдэг нь харсан. За аа яг өөр медаль нөгөө авсан. Надад ой яа би снэк бид. Нөгөө бид саа. Та тийм үү? Сана ваа сана гэдэг юм даа. Тэгээд бид наад. Нэг бид снэк бид. Энэ нөгөө бид тийм ээ. Нэмэгцүүд бай Орси. Асууж жоох. Тэгвэл тэгээд баг юм аа. Чотоо цагаан ирмэн дээр ирлээ. Хамгийн энэчтэй түүхэнд хамгийн нэг ач холбогдолгүй тайлбар шалгасан гэсэн. Яг барьж байгаа хэсгээс нь ингээд дандаа монголчууд тойроод баригдаагүй хэсгээр нь орж явдаг гэсэн юм. Нэвтрүүлгээр гараад ирсэн шүү дээ. Ийм их юм барьчаад ямар ч ачаал бодохгүй авсалтай. Цагаан хэрмэн нэг урт цагаан хэрмэн байгууламж биш олон жижиг хан хэрмнүүдээс бүтсэн учраас тухайн үедээ нүүдэлчдийн довтлогоноос хараахан сайн хамгаалж чаддгүй байсан.
Тэгээд нүүдэлчлийн тоглооны төр хугацаанд ч болов зогсоохын тулд татвар говшуур өгж хэрмийн үйл ажиллагаагаа явуулж өсөн гэдэг түүх бас байдаг. Нийт том хүний 350 янаар бүх үзэгдэл дэлхийний хөтөлбөр амттай үзэх юм байна. За бид хэдий үзсэн Бээжин зан амтны үрээлэл нь болохоор 1906 онд байгуулагдсан. Хятадын хамгийн том бөгөөд хамгийн олон амттай амтны хүрээлэн гэсэн учраас бид энэ амтны үрээллийг үзэхээр сонгосон байгаа. 5,000 гаруй нэр төрлийн зэрлэг амттай, 10,000 гаруй нэр төрлийн далайн амттай, далайн амтны цуглуулгаараа бас Хятадтай нэлээд дээгүүрт ордог. Анаашны ордон, Зааны ордон, Догшин Араадны ордон, Панданы ордон гэх мэт маш сонирхолтой зохион байгуулалттай. Зоопарка бүхэлд нь үзээд дуусгах гэвэл бараг өдөржингөө 6-8 цаг шаардлагатай юм шиг санагдсан. Хэдийгээр та өдөржингөө явсан ч гэсэн зарим амьтдыг үзгүй байх бас магадлалтай. Яагаад тэгэхээр энэ амьтдыг яг зэрлэг байгаль байгаа юм шигээр тогтчулж өгсөн учраас сүүдэр бараадад чулуун дагуур орох, үүрэндээ орох гих зэргээр 2-3 удаа ирсэн ч зарим амьтдаа харж чадахгүй байх тохиолдлууд байдсан байлээ. Зэрлэг амьтдаа үзээд, далайн амьтдаа үзчихэд мөн энэ дэлфиний үзүүлбэр, далайн хавны үзүүлбэрийг хамтд нь үзэх боломжтой. Хэрвээ хүүхдүүдтэй хамт явж байгаа бол нэлээд сонирхолтой үзүүлбэр юм билээ. Энд Хятадын ховор амьтад болох панда, шар сармагчин, одоо, адуу, тогруу, цагаан бар гэх маш олон тооны сонирхолтой амьтад байснаас гадна дэлхийн газрын ховорцсон амьтад амьдардаг. Ившээж байгаа мó идэх гэж байгаа мó. Занл хийлтэй би хөө ябэр мохаш. Бодлоо орч жоохон амарчаад орой хоолндоо гарах гээд явж энэ чинь уугруудын хийдэг айгуу гоё амттай шүл өгдөг гэсэн төрийг олж иднэ. Харин гоё нарийн багнууд байна. Түрүүс айгуу идмээр санагдчихсэн чи одоо нөө цаатчлаа. Тэгээд тэр ноготой авч уутан бодож байгаа юм. чи аваа чи өөрөө ав. Харин бүр цаатчлаа. Энэ чинь миний би өөрөө захиалсан томик. Болсноо. За. Тэмээний талбараа явлаа.
хоёр хүүхээ өгөөч. Тийм байна. Хориотой ордон нь дэлхийн хамгийн том эзэн хааны ордон бөгөөд Францын Луврын музейгээс гэхэд 3 дахин том гэж сонсч байсан. Ихэнх түүх томгууд дээр 9999 өрөөтэй гэдэг боловч яг баримттай тоосноор бол 8725 өрөөтэй юм байна. Хориотой ордонд байдаг түүхийн музейд бас дэлхийн хамгийн том түүхийн музей бөгөөд 70% орчим нь Тайванд байт юм байна. 1933 онд Японы түрэмгий дайралтаас хамгаалахын тулд Тайвань руу шилжүүлж исэн юм байна. Хэрвээ та анзаарч байсан бол нэг сонирхолтой зүйл нь хориотой ордны гадна талд нэг ширхэгч мод байдаггүй. Энэ нь хоёр шалтгаантай бөгөөд эхнийх нь гадна талбайд ёслолын арга хэмжээ болж явах үеэр эзэн хааны сүр жавхлант байдлыг модны сүртэй байдал алдагдуулахыг гэдэг үүднээс хоёр дахь нь болохоор галуурчин дээрэмчин томолчин орж ирлээ гэхэд модны ардуур нуугдах боломжгүйгээр зохион байгуулсан юм байна. Мөн бидний мэдгүй бас нэг сонирхолтой зүйл нь хориотой ордны дээвэр дээр огт шувуу суудаггүй. Хориотой ордны цэвэр цэмцгэр байдал сүр жавхлант байдлыг хадгалахын тулд тухайн үеийн ухаалаг гар орчуудын шийдлээр дээврийг өндөр хийснээс гадна шувууны сарвуу хоорондын зайнаас дээврийн нурууг илүү өргөн хийж өгсөн юм байна. Мөн дээврийг маш гулгамтгай хавтангаар хийсэн учраас шувуу яасан ч тогтох боломжгүйгээр шийджээ. Миний хувьд Хятад болон Монголын түүх хэдэн зуун жилээр холбоо хамааралтай байсан учраас Хятадын болон Манжийн үеийн түүх нь нэлээд дуртай. Манжи үеийн хааны ордны киног нэлээд шимтэн үздэг байсан учраас хориотой хот миний хувьд нэлээд сонирхолтой байсан. Энэ ордонд Монголын олон 10 сайд ноёд нар ирж асуудал хилэлцэж, тэмцэлдэж явсан мөн олон 10 хатад энэ ордонд амьдарч байсан нь саяхны түүх шүү дээ. За бид хоёрын дараагийн очсон газрын нэг бол Вампужин хоолны гудамж. Вампужин хоолны гудамж нь Хятадд төдийгүй дэлхийд алдартай түүхэн гудамжнуудын нэг. Бээжин хот дахь ерөөсөө цорын ганц машин явдаггүй 810 м урттай гудамж байгаа. Энд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн алдартай хоол хүнснээс гадна жуулчдад зориулсан хорхой шавж батар мэлхийгээр хийсэн олон төрлийн сонирхолтой хоолнууд байдаг. Төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдаалдаг өөрсдийн онцлог бүхий жижиг дэлгүүрүүд олон байдаг. Мөн дэлхийн томоохон брэндүүдийн салбар дэлгүүрүүд байдаг. Мөн энэ гудамд дэлхийн хамгийн том, Хятадын хамгийн том гадаад номын их дэлгүүр байдаг. Энэхүү номын дэлгүүр нь 1950-ад онд байгуулагдсан бөгөөд 40 гаруй орны хэл дээр бичигдсэн олон төрлийн ном худалдаалагддаг юм бэлээ. Тэгээд амтлаад үз. Мөн яаж нэр амтлаа. Хамтан нэр шатуу. Арвачны саргууд юм шүү. Хажимдээ тавина юм. За. 저기. 미치겠지? 야마네.
뭐가 좀 무겁고. Hiç bakma. Тэгээ шаардсан учраас бараг ямар ч амт хандаа. Хаснаа дуран байх болов. Яа, эднэрийг хараа бүр унан гоё. Нэг авч яваад үзэл гэсэн тий. Ичлэг дээр энэ чулуунуудын яг энэ бодит гялалцж байгаа амар гайхамшигтай байдал нь ерөөсөө харагддаггүй байна. Эцэг гоё сандал өгдөг биш үү хоёроо. Эцэг тэгээ зовж байгаа ингээ кипчихсэн. Аа? Ингээд нүдчихэв. Нүдчин. Яа, эцэг ингэж ярах гэж. Тэгээд бид Бээжингийн шөнийн амьдралыг сонирхохоор өвөр Монгол найзаа дагуулад night club орж үзсэн байгаа. Хятад ер нь орой амьдрал нэлээд сонирхолтой. Орой ажил тарах цаг болоод эхэлмэгцэл гадаа хоол идэл, дуусан, бүжгэлсэн хүмүүс маш их харагддаг. Night club-д нь ороод үзэхэд бас яг тийм чөлөөтэй мэдрэмж төрсөн. Бүгдээрээ ингээд өөр өөрсдөө бүжгэлээ. Нэг нэгэндээ ямар цаад болохгүйгээр хөгжилдөж байсан. За.